Эхний мэдээг хүргэе. Нефт боловсруулах үйлдвэр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц сэлб дэдтгүүдийн ажлыг эрчимжүүлэх үүднээс санхүүжилтийн ашиглалтанд хязгаар тогтоохгүй байх хуулийн төслийг Монгол Ардын намын бүлэг дэмжижээ. Ингэснээр төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчигдөнө гэсэн үг юм. Харин эрх баригчдын зүгээс том төслүүдэд богино хугацаанд ашиглалтанд оруулахын тулд үүнээс өөр шийдэл байхгүй гэж тайлбарлаж байна. Төсвийн доктортой байдлын тухай хуулийн дагуу жил бүр гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдэд авч ашиглах мөнгөний хязгаарыг тогтоодгоо. Энэ байдлаараа Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц нефт боловсруулах үйлдвэрийн төслүүд санхүүжилтанд байлаач авч ашиглах боломжтой төсвийн орон зайд хязгаарлагдаж доод тал нь 10 жил сунжих нөхцөл үүсэж байгаа юм а. Тэгвэл гадаадын зээл ашиглалтыг сайжруулах нэг удаагийн хуулийг Монгол Ардын нам дэмжихээр болжээ. Нөгөө гүйцэтгэгч компаниуд маань ажлаа гүйцэтгэхэд ирэхээр эндээс нөгөө төсөвтэй шахахтад бид нар нөгөө санхүүжилтийг өгч чадахгүй. За энэ гурван төсөл яагаад ингэж чухалчилж яригдаад байгаа юм бэ гэвэл Монгол улсад нөгөө 500 сая доллароос дээш хэрэгжиж байгаа гурван том төсөл энэ утгаараа орсон байгаа. Тэгээд ерөнхийдөө цаг хугацаа хувийн хожи энэ төслүүдэд өргөжлүүлээл гэсэн ийм одоо байр суурьтай байгаа. Гаднаас нэгэнт зээлнэ гээд гэрээ хэлцээрээ баталсан графикийн маань тогтцсон зээлээ тэр хэмжээнд хүргэж авч чадахгүй байгаа шалтгаан нь энэ төсвийн тодорхой хязгаарлалтуудтайгаа холбоотой юм а. Өөрсдийнхөө ажил амьдралыг бид хэд тодорхой хуулиудаар чөдөрлөчгөөд байгаамаа. Шатахуун болоод эрчим хүчний төслүүд аль болох хурдан ашиглалтанд орж эргээд зардлаа нөхөж ашгаа өгч байх нь чухал учраас Эрдэнэ бүрэн нефт боловсруулах үйлдвэрийн төслүүдийг энэ хуулийн үйлчлэлд хамруулж харин сэлб дэд төвийг хассан байсан юм а. Гэхдээ улсын хурал дээр сэлб дэд төвийн санхүүжилтийг багтаахаар болсон байна. Иймээс ч дээрх 3 төслийг эрх баригчид эрчимжүүлэх ёстой гэдэг санал нэгдээд байна. Сэлб дэд төвийн хувьд нийт зардал нь 2,185 тэрбум, орлого нь 2,650 тэрбум байх бол Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын нийт санхүүжилт нь 855 тэрбум төгрөг. Харин газрын боловсруулах үйлдвэрийн нийт төсөв 4.7 их найт төгрөгөөр хэмжигдэж байна.